За миний дараагийн урлагт тавтай байвал одоо би найзах руугаа очиж нэг тэмцээнд багш оролцгээд тэгээд манай ангийнхныг хуваарлсан. Ачаал юмнуудаа сайхан хий да. Өчигдөр манай нэг ихч бүр яг амар гоё алтмалт өмнөх тэмцээн дээр наавч чаддаг байхгүй юу? Тэгээд энэ тэмцээн дээр харин яг гоё ингээл шарандаа авсан байлээ. Тэгээ манай ах ч гэсэн бас алтаа аваад MVP-гээ авсан байлээ. Айгуу гоё. Манай найзаас нөгөө нэг 3-ын зайны шидэлт дээр ялсан байна лээ. Тэгээ айгуу гоё нөө. Өнөөдөр тэгтээ айгуу гоё дулаах өдөр байна. Нартай. 15 градус ч гэсэн яг 15 биш юм шиг. Сагсаал тоглож болохоор л байна. Гэхдээ яхав сагс тоглохгүй би далтаал хийдөө. Дараагийн хэсгээр уулзъя. Зя нэг иймэрхүү номын тэмдэглэл хийсэн чанс. За өглөөний мэнд нэгт өдөр байна. Хичээл ороход би явж байна. Жохон газар гоо-айн тэгтээ зүгээрээ. Өчигдөр яг би дальта хийгээд байжсэн чинь Лока Антони Дэвисийн сэлэлцээ болоод би бүр шок. Бүр ингээд баярлаад гуниглаад байгаа нэг тэгтэхгүй. Яг ингээд хоёроор ингээд дунд нь гаццсан. Тэгээ ингээд бүр амар шок. Бүр ингээд үсрээд заяа. Тэр нь баярын биш, гунигийн биш ингээд яг завсрахын заяа. Лука гэсэнд баярлаад байгаа. Дэвсиг явсанд гуниглаад байгаа. Миний хувьд болохоор яг тэгээд сургууль руу хараад анги дээр очиж уулзсан би хацрах гээд тэгээд бас гар дараад байна. За өнөөдөр 2 дахь өдөр хичээл рүүгээ явах гээд мэдээч хэрэг ингээд жоохон оройтсан баг гарч байлаа. Би жоохон орой гэрээс гарлаа л та. Тэгтээ бол бас гайгүй хаа гэж бодож байна. Тэгээд анги дээр очиж уулзсан. Би болон сүбүү харуул, сүбийнхөө өрг харуулъя гэж бодсон чинь чадахгүй амжихгүй гэх юм уу. Тэгээд нөгөө нэг дүүргийн хүүхдийн зөвлөлийнхаа өргөө харуулъя гэсэн чинь бас амжихгүй чадахгүй байгаа юм уу. Тэгж байгаа нэг харуулах хаазаа яа. Зя ингээд бидалтай гэж найзынхаасаа гараа явж гин. Бидалтай бүрэн дуусаагүй байна. Гэтэ яг бас очиад хэлснэ. Миний гол зорилго би хоол идэх гэж болсон ш. Би хоол идэх гэж болсон. Би бол бидалтай гэж очисан яг үнэндээ хэлэхэд. Би зүгээр ингээд хичээл дээр амар өлсөөд ш. Тэгээд би хараагаа явахад танаа маань амар гоё хоол идэх болохоор харин татсмаар байсан ш. Би ч ихсэн айгу өлсөн. Гэхдээ бидалтай хийх гээл явсан л да. Тэгээ айгу оройлчлаа. Очиод хийхээс за ингээд гэлэг байж байна. 3 дахь өдөр маань дууслаа. Ширүүлгүй 50-аа мартаад унтсан чинь бүр хацгаад тэгээд ээж шүү гарахсан болохоор сэрээ гэдэг ээж автаа да. Хальт төхүүлнэс намайг тэгэл явчихын хацрлаа. За тэгээд гайхалтай. Дараагийн хэсгээр болцоо. Зя сайн бацхан. Ингээд миний бичлэгийн 5 дахь өдөртэй тавтай маягаар тэгээд одоо өнөөдөр үйл ажиллагаатай. Тэгээд үйл ажиллагаагаа харуулж байгаа тань. Манай нэг найз чи одоо яагаад ганцхан өөрийгөө харуулад байгаа юм бэ?
бас зүйл явдал мовдол одоо ингээд газар мазар энтргээ харуул да өөр хүмүүс харуул да гэдгсэн. Тэгэл би одоо тэгдэм юм санаатай л байна. Тэгэл одоо нэг хичээл дээр шилээд өчөөтэй линзээ хичээл тарангуут зөөх санаатай л байна. Эхний цаг чөлөө авна. Манай найз миний ингээд малгаар өмнөстэй цэцээ заяа. Тэр нь бүр амар илүү муухай нэртэй. Би бүр өнөртмээргүй санагдаад. Гэтэ яг даахгүй тул ингээд зөөжлээ л та. Бид нар дээл үзгээд тэгээд тэр агуур дүү унтсан. Дүү хангаал үлдчихлээ. Дээл тааруулахаараа намайг дуулна гэсэн. Энэ дуугасаа бид хоёр ингээд дулаахан сайхан ингээд суужлээ. Айгуу гоё. Тэгэл ямар дээл дэжгүй дээл байна. Ямар дээл өмсч нөөс танд тааруулаа. За. Нэрээ өчтөр айгуу гоё үйл ажиллагаа болсон. Дараагийн 2 дахь болох үйл ажиллагаагаа гоё хийжүүлдэг л. Айгуу гоё сэтгэл санаа тайвшраал. Ингээл нэг гүнзгий амьсгаа авах цаг бас ирэхэлгүй дээ. За тэгээ дараагийн хэсгээр уулзъя. Өнөөдөр бүр айн гоё цасараад хичээлээс тараад орж гараад ирсэн чинь цасараад айгуу гоё л. Хичээлээс тараад гараад ирсэн чинь цасаас амар гоё. Тэгээ автобус үлээгээд харж ээж мэж жоохон тусалт юм уу гэж бодож ирсэн. Микрофон авах цаг хичээж гарах гэлээ. Ер нь би аюу завгүй байгаа шүү дээ. Тэгээд ер нь ээжтэй туслахаасаа өмнө гис микрофон авчаад тэгээд хард юм уу гэж бодоод тэгэл автобусны буудлын дээр байж юм. Тэгээд би танад ямар нэг авах цагаагаа бас харуулъя за. Микрофон авсан. Hello монголчуудаа. Микрофон үзгээд дээлээ үзгээд байж юм. Тэгээд микрофон ямар сонсогч юм. За мэдхгүй дээ. За тэгээд дээлээ бүр авчаад ярэ. Газар өнөрлөн омогш хадаа толгод хатаа хазар дарин тэмүүл хидэлхи атэрэн сая нэг юу сая дээл үзсэн чинь манай ээж аавд таалагдсангүй. Тэгэл буцаад харчихсан чинь өлсөөд стресстэй анаа минь харын нэрийг тараагаад байна гинэ намайг. Тэгэл хальт бэкери орж торт авчаал харъя да гэсэн бодолтой л байна. Дээлээ үзэж музикэд дөрмжин гар дээр ирсэн стил дээлээ үзгээл. Сая бүр 3 цаг төгжирч ирлээ. Ээжийн дотор нэг хүн юм өгөхгүйд тэгээ тэрээрээ бэлдээл байж юм. Бинд жоох стресстэй. Зяа ингээ 2 дээрээд 6-аад бараг тал юм л авч ийн. Одоо нэг цавна. Тэгээд бүсээ тэр гандангийн тэр байдаг газраас авч гэлөө. Тэгээд дээлээ юм чигсаа авлаа. Хромоо авлаа. Одоо цамцаавчин тэгэл ирнэ. Явах юм байна дөө. Зяа ингээд бичлэг маань үргэлжилж байна. Өнөөдөр бүмбөө мартсан ба шүү дээ. Йоо, итанч нэг гарч юм баригдаг юм. За би бөмбөлгөө явлаа. Факер үсээс сууснахгүй юу? Тэгээ үсээс суулаад тэгээд одоо бөмбөг авахгүй явж байна. 3-аас сурал зарлцсан байсан чинь сагстай өглөө тарина мартсан. Бэнли за одоо явах дээ. Ганц мартаал үз. Дараа нь мартахгүй. Тэгэл нэг тиймэрхүү сонингоо ярьчихсан чинь гинт юм сандаг шүү дээ. Балаа. За. Тэгээд дараагийн хэсгээр уулзъя заяа. Манай зинхтэй байхгүй юу? Чи бүр ингээд өглөө юм идсэн биз дээ гэж авсан.
Би бүр ингээ юм идээгүй заяа. Тэгэхээр чи яагаад намайг юм идсэн гэж мэдчихэж байгаа юм гэсэн чи чи угаасаа юм идсэн юм шиг царайтай гэж авсан. Өглөө цай ухаар царайтай гэж авсан. Арай. Би одоо тэгээд бүр дөрөөр цай авч ийн надтай. Баар зүйтэй. Тэсэг шалж идсэн. Тэгээд дөрөв шиг үлдсэн. Хатдаг. Илсчин гэртээ уртаймаар байна. Гэтэ ах бай. 61 л очиж байгаа тэгээд шууд гэрлүүгээ харлаа. Цэвэрлэгээ ичлээ. Одоо ингээд маргааш тэмцээн найзтайхан тэмцээнийг үзүүлэхээр харт юм уу санаатай л байна. Тэгээд хараад олцсон чадвал. За яаж хэлдэг? Яаж хэлдэг? Сайн уу? Өөрөө мэдээд энэ ингээд тоглолт болж байна. Энэ ингээд тоглолт болж байна. Тэгээд би 5 дахь сургууль. Энэ юу кэмээ? Ваа, их тасдаг. Энэ ингээ манаас болчих. Яа. Хурдан хавч. Өнөөдөр дээлтэй Монгол гээд тэгээд тастай нөгөө нэг чиглэлтэй дөрвөн хилтгэлийн тэмцээнтэй. Тэгээд тэр тэмцээнээ дуусгачвал бид аяг гойж итрэх гээд нөө. Тэгээд би бүр шантарцсан. Миний үгэнд угаасаа жарахгүй юм тэгээд. Шантарцсан зэрэг л та яа даа ингээл. Тэгж өнөөдрийн үйл ажиллагаа амжилттай болчихвол би баг амар гоё болчих гээд байна. Тэгэхгүй ингээд тэмцээн болно ингээд тэгээд амар ингээд өөртөө ингээд дарамт очруулаад байгаа болохоор тэр нь айгүй хэцүү. Тэгээд бэлтгэлгээ зоригтой ингээд хийж чадахгүй. Тэгээд эдитэлж чадахгүй заяа. Надад бол ингээд өмнө 7 хоногийн бараг ингээд бүх бүтэн ингээд бичлэг байгаа. Гэхдээ эдитлэх цаг зав ерөөсөө гарахгүй байгаа. Хальцуугаал тэгэл бис юмудаа ханцлал тэгэл гадаа гараад хүүхдүүдийн дарааллаар нэг баг штеп. Надад л дараал. Чиглэлтэй төрлийн уран хүрээний сургууль тэмцээний уртгаар баригдсан тул за ингээд миний зөвхөн байгуулсан анхны тэмцээн болж өндөрлөлөө. Тэгээд алдаа аюу хийсэн ч гэсэн амжилттай дууссан дас аюу баяртай. За тэмцээний ашигыг дуусгачлаа. Миний хувьд л аюу фейлний тэмцээн боллоо. Яагаад гэвэл 5 хүүхэд байсан болохоор. Гэхдээ яг өнөөдөр аюу олон зүйлийг сурч мэдсэн л өдөр байлаа. Дараагийн тэмцээнүүд дээр бүр анхаарад тэгээд илүү сайн тэмцээн зохион байгуулнаа. Тэгээд аюу гоё өдөр байлаа. Яг шантрахж исэн чинь дуу сонсоод болчлоо. Тэгээд одоо нэг ганц клубээ ребилд хийчихэл. Тэгэл болж ивэл цаашаа яваал. Болохгүй айл тэгэл бэлдөө. Гэхдээ би энэ ребилд бас хийнэ. Би өөртөө итгэлтэй байна. Би чаднаа. Yes. Get энэ үеийн бичлэг дуслаа. Such a shame for us to party.